Хүн чи угаасаа муу кино хий гэж бодохгүй шүү дээ. Анхлалтай. Би заа нэг сайхан мяа кино гэж хэзээ ч орж ирэхгүй шүү. Тийм ээ. Чи өөрийнхөө хэмжээнд хамаг хаяар л хийж байгаа шүү. Яг тухайн үе боломжоор. Үзэгчд ч гэсэн ихтэй хахад муу кино үзье гэж мөнгө төлөхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэр яг миний оролцсон кинонуудаас бол би тэр эх орон дуудаж байна гэдэг кинонд дургуй жоохон. Наач нөгөө нэг байлдаж ирсэн чинь пранк байсан юм аа гэдэг өө. Тэрийг гаргахыг би өөрөө үзэхэр хичээд байт. За тэгээд өнөөдөр Батмын дахыг манай подкастэнд орно гэдгсэн чинь над нэг бэлэг ирсэн танд өгөөрэй гэд. Энэ одоо би яг танд гэж хэлэхэд нийлж хэрэг надад ирсэн. Манай зочны бэлэг бол хайрцагаараа манайд ирдэг хаа. Ганцхан ширхэг юм ирсэн юм. Тэгвэл их чухал байдаг. Тийм, Dilmari гэдэг юм брендийн арх байгаа юм. Энэ болохоор премиум английн буюу одоо ер нь бол нөгөө үнэтэй төрлийн арх байгаа. Энэ чинь бас нөгөө нэг уухад зөөлөн мэдрэмж төрүүлсэн, таатай мэдрэмж төрүүлсэн. Тэгээд хордуулахгүй элэг баг ачаалуулдаг юм арх байгаа. Тийм, одоо алмазын шүүлтүүрээр шүүсэн 7 удаа нэрсэн арх байгаа. Тийм учраас нөгөө нэг үнэр амт нь багтай. Тэгээд өглөө шаардуулдаггүй ийм арх байгаа. Энийг хамгийн гол нь архийг уухтаа ерөөсөө гол нь биш. Эдээний дээж гэдэг утгаар нь бэлэг гэдэг утгаар өгж байгаа. Та цуглуулдаг бол гой цуглуулад, ингээ гой хадгалдаг бол хадгалаарай. Ингээ яг танд зөрүүлж ирсэн юм спешиал арх байгаа шүү. Тэ үнэхээр сайн арх бол сайн л байдаг. Энэ бол 7 удаа нэрж алмазын шүүлтүүрээр шүүсэн Dilmari vodka.